За сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмтрэг удаан шалгагдж байна. Энд хууль хяналтын байгууллагуудын албан тушаалтанд оролцлоо гэсэн мэдээллүүд цөөнгөө хэвлэгдэн гарсан. За Монгол Улсын ерөнхий прокурор өнөөдөр тушаал гаргаж ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг 1-дугаарт хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн хэрэгүүд, 2-дугаарт одоо мөрдөн шалгах байгууллагууд дээр шалгагдаж байгаа хууль хяналтын байгууллагуудын албан тушаалтан холбогдсон гомдол мэдээлэл хэрэгүүдэд дэг хянаж түргэн шуурхай шийдвэрлүүлэх гэж чиглэгдсэн зорилготой юм ажлын хэсэг байгуулсан. За энэ ажлын хэсэг 1-дугаарт хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан хэрэгүүдийн судалгааг ерөнхий прокурорын газрын хэвлэл мэдээллийн албаараа энэ дээр байдаг судалгаан дээр үндэслэж судалгаагаа гаргаж авч байна. 2-дугаарт хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаах байгууллага дээр хууль хяналтын байгууллагын ажилтнуудын холбогдсон гомдол мэдээллийг шалгаж байгаа хэрэгүүдийг судалгаа гаргаж авч үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. За энэ ажлын хүрээнд бид нар зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй орон нутгийн прокурорын байгууллагад ийм чиглэлүүд өгж байгаа. Шаардлагатай зарим хэрэгүүдээ бид нар бас татаж ханд үүрэг чиглэл өгөгдөнө. За энэ ажлын хүрээнд нэг бид гэмтргийн гомдол гаргагч нартай уулзна. 2-дугаарт эдгээр хэрэгт хяналт тавьж байгаа прокурор, мөрдөгч нартай уулзна. За мөн гомдол мэдээлэл гаргаж байгаа зарим нэг хүмүүсүүдээс нэвж тайлбар авах ийм ажиллагаануудыг хийгдэхээр төлөвлөөд ажиллаа эхлээд байж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан хэрэг гэдэг нь ямар хэргийг хийж байгаа тодорхой. Тухайлбал одоо иргэдүүдээс миний гомдол хэргийг удаан шалгаж байна. Энэ цагдаа хууль хяналтын байгууллага дээр олон жил шалгагдлаа гэсэн хэрэгүүд нийтлэгдсэн энэ хэрэгүүд дээр л бид нар судалгаа хийж дүгнэлт гаргана гэсэн. Чимгээтэй холбоотой биш. За уучлаарай энэ асуудлаар би хариулт. Хэвлэл мэдээлэл дээр гарсан гэхээр чи одоо тэгвэл Монгол Улсын ерөнхий сайд хууль зүйн сайдаас эхлээд эрүүдэн шүүс асуудыг хүртэл яриад байгаа шүү дээ. Энд чинь хэвлэл мэдээлэл яриад байгаа хэрэг юм биз дээ. Тэгэхээр энэ дээр тэгвэл одоо бас яг энэ ажлын хэсэг чи ажиллана гэж ойлгож байна. Би таныг нөгөө хэвлэл мэдээлэл гэсэн хэвлэл мэдээлэлээр нийтлэгдсэн шалгагдаж байгаа хэрэгүүд дээр энэ дээр бид нар олонний анхаарал ноёд группийн захирал буян дээр чи яриад байгаа хэрэг гэж ойлгож байна уу? За энэ хэргийн талаар нийслэлийн прокурорын ахлах прокурор та бүхэнд хариулт өгсөн болохоор би нэмж хариулах шаардлага байхгүй. За нөгөө баасны хэрэг холбоотой хэргийг за би гэмт хэрэг гэж хэлсэн. Шалгагдж байгаа хэрэг одоо мөрдийн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэрэгүүд дээр бид нар судалгаа хийж хамгийн гол нь энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх зорилготой ийм л ажлын хэсэг байна. Нийтдээ ичний хэрэг байгаа юм бэ. За одоогор бид нар дөнгөж судалгаагаа авч байна. 1-дугаарт бид нар хэвлэл мэдээллийн албаар дамжуул судалгаа авч байна. 2-дугаарт хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллага дээр шалгаж байгаа хэрэгүүдийн судалгааг аваад тэгээд энэ дээрээ үнэлж ажиллах юм аа. За энэ ажлын хэсэг байгуулсан ер нь хэрэгүүд прокурор дээр удаан байна гэж үзээд улсын ерөнхий прокурор ийм тушаал захирал гаргаж ийн гэж ойлгож болох уу ер нь? Гэхдээ прокурор дээр удаан байнтай биш. Ер нь хэрэг яагаад удаад байгаа юм мөрдөн шалгах ажиллагааны хаана нь юундаа тоглолтоод байгаа юм бэ гэдэг дээр ерөнхий прокурор дүгнэлтийг ерөнхий прокурорын газар дүгнэлтийг энэ иргэдийн бухимдуулаад ширэгдүүлээд байгаа энэ хэрэгүүдийг түргэн шуурхай шийдвэрлүүл яг ийм л үндсэн зорилготой. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан гэдэг нь тодорхой 3-4 хүн хэрэгэл байгаа шүү дээ. Үгүй яалаа гэж. Одоо хэрэг нийт яригдж байгаа шүү дээ. Хэвлэгдсэн юмнууд. Үгүй тухайлбал гэхэд байх юм баггүй. Одоо та бүгд энэ сайтуудаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр миний ийм хэргийг шийдэхгүй байна гэдэг юмнууд л байгаа даа. Энийг удаад энэ хууль хяналтын байгууллагуудын ажилтнууд оролцоод байна гэдэг юм уу? Эсвэл хууль хяналтын байгууллагууд ийм ажилтан энэ хэрэгт нөлөөлөөд байна гэсэн ийм хэрэгүүдэл бид судалж үзэх. Дүгнэлт хийж энэ хэргийг аль болох түргэн шуурхай шийдвэрлүүлэхэд зорилготой юм байна. Гэж байгаа юу? Бүгд өдөр одоо хуулийн хугацаанд шийдэж шүү дээ. Аль болох түргэн хугацаанд шийдэн. Тэд ийм их хугацаа авахгүй хууль заасан мөрдөн шалгах хугацаанд л бид нэр асуудлыг шийдэнэ. Энэ хэрэгүүд чинь хууль заасан мөрдөн. Одоо тэгэхээр яг бид нэг олон нийтийн анхаарал татсан биднээс асуух. Ягаад тэгэхээр одоо тэр нэг чимгээ эднэрийг эрүүдэн шүүсэн гэдэг чинь шүүх рүү 6 удаа ингээ буцчихад байгаа ингээд одоо жишээ нь ингээ удаашраад байна шүү дээ. Тэр хэрэг орхуул гэж би асуув. Одоо за мөрдөн шалгах ажиллагаа яваад дууссан. Шүүх дээр байгаа хэрэг бид нар прокурорын хууль заасан тэр хэмжээндээ л хэрэгээ хянана. Тэрнээ шүүх дээр байгаа хэргийг шүүхийг бид нар хурлууд гэдэг арга байхгүй шүү дээ. Бид нар хууль хуулиндаа захирагдаж хууль зүйн хүрээндээ л ажиллаа явуул. За баярлалаа. Энэ эсэргүүцэл бичих нөхцөл үүсэхгүй ер нь одоо жишээлбэл сүүлийн үзүүлсэн тэр бичлэгтэй холбоотойгоор энэ талаар би хариулж мэдэхгүй. Хариулах боломжгүй мэдэхгүй юу ах вэ? А зүгээр энэ дээр
би одоо зөвхөн ажлын хэсгийг ямар зорилготой байгуулагдсан юм бэ? Энэ ямар чиг үүрэгтэй юм бэ гэдэг дээр л та бүгд хариулт Тэгээ ажлын хэсгээс буруутай гэж үзэх юм бол ер нь ямар шийдвэр оногдуулах юм бэ? Шийдэл оногдуулах юм бэ? Одоо Ажлын хэсэг буруу. зарим хэргийн ажлын хэсэг бас шинжлэгдэн гэсэн үг үү? Гэхдээ энд за нэг ойлголт энд ямар нэгэн ажлын хэсэг хэрэг шалгаж байгаа ажлын хэсэгтээ бид нар ерөөсөй оролцохгүй шүү дээ. Энэ юу гэхээр тэр энэ удаашраад шалгаад байгаа гэдэг юм уу? Хууль хяналтын байгууллагын ажилтан оролцсон хэргийг хянаж түргэн шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авахаас биш тэр хэрэг шалгаж байгаа ажлын хэсэг рүү бид нар орохгүй тэрийг өөрчлөн байл гэдэг асуудал байхгүй. Хэрэг чинь өөрөөсөө тухайн дүүрэг дээр хянагдаад явж идэг. А ерөнхий прокурорын газар бол тэр хэрэг болгонд руу орж тэнд үүрэг чиглэл өгөгддөггүй. Тэнд прокурор өөрөө хараат тусаар шийдвэрээ гаргаа явж байгаа ийм л хууль зүйн зохицуулттай. А бид нар нэгэнт ийм үүссэн нөхцөл байдалтай хэвлэл мэдээлэлээр гарч байгаа асуудалд дүгнэлт хийгээд дээд шатны прокурорын газраас хэргийг аль болох түргэн шуурхай шийдвэрлүүлэхэд ямар арга хэмжээ авах вэ гэдэг юм дээр л чиглэгдэж энэ ажлын хэсэг байгуулагдсан. Хэрэг гэдэг шүүстэй холбоотой ёс бус бичлэг орж байгаа юу? Хэрэг гэдэг орж байгаа. За хэрэг гэж эрүүгийн хэн шийдвэрлэх хуулиар хэрэг бүртгэлтэй хэрэг нээсэн эсвэл эрүүгийн үүрэг үүсгэж ялагчаар татгдсан үеэс л хэрэг. Гомдол мэдээлэл гэдэг бол бас өөр ойлголт. Наа шүүгчтэй ч ёс бус асуудал дээр хэрэг бүртгэх байгууллага дээр хууль хяналтын байгууллага дээр хэрэг бүртгэлтэй хэрэг нээгдээ шалгаж байгаа бид нар явна. А энэ нэг онцлогийг та нар бас анзаарсан байх. Хэрэг бүртгэх ажиллагаа явагдаж байгаа хэрэг мөрдөх байгууллага дээр хянан шалгаж байгаа хэрэгүүд дээр л бид нар аль болох дөрвөн шуурхай шийдвэрлэж байгаа шүү дээ. За баярлалаа.